Үзэгчтэй хүн дотоос хамарч байна уу? Ажлын дараа нэвтрүүлэг хийж байна. За ажлын дараа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа эхлэхээр би Гайлын ерхий газар ирсэн байна. За тэгэхээр Монгол улсын дархан хэлээр бузрыг оруулахгүй, буйныг гаргахгүй байх даргатай гайлчдын нэгэнтэй өнөөдөр ажлынхан дараа уулзахаар болсон. Ажихын хинбэ гэдгийг харин яг одоо бол хэлэлгүйгээр үзэгчтэй хүн намайг дагаж ороод мэдэх боломжтой. За ингэж хэлээ. Ажлын дараа нэвтрүүлгээ хамтдаа эхлэе. За тэгэхээр ажлын дараа нэвтрүүлгийн өнөөдрийн зочныг үзэгчтэй хүн бол сайн таньж байгаа хаа гэж бодож байна. За улсын хурлын гишүүн Асан Мурат гэдгээр нийлүү танихлаа гэж бодож байна. За өнөөдөр бол би яг Гайлын ерхий газрын дэд дарга гэдэг албанд шалгасж байгаа Мураттай уулзсан байна. Хизээ ер нь Гайлд ирч байна. Одоо бас нэлээд жил болчих шиг байна. Би ч одоо Гайлын байгууллагын ажиллаад үндэсний 3 жил болчих биш шүү дээ. 3 жил өнгөрсөн 4 дахь жил рүү орж байна. Тэгээ би ч угаасаа өмнө гайлчин хүнэлтэд мэрэгжлийн хувьд бол өмнө Гайлын байгууллагад бас ажиллаж байсан, хөдөө орнуудад Гайлын байгууллагыг ахалж байсан. Баялын Гайлын газрын даргаар ажиллаж байсан. Дараа нь Оросын холбооны улсад Москва хотод Гайлын академик дүүргэж байсан. Ер нь баг тэгээ гайлчин хүнэлтэд мэрэгжил бол эдийн засагч. Тэгтээ бол Гайл маань өөрөө эдийн засгийн бол бас нэг чухал одоо өөрийг нь одоо хөдөлгөгч гадаад худалдаа нэг хэсэг нь шүү дээ. Энийг зогсуулж байгаа төрийн нэг алба учраас тэг. Үндсэндээ Гайлчин гэдэг чинь өөрөө эдийн засагчид голцоо байх ёстой. За Гайлын дэд даргаар 3 жил. Ер нь яг Гайлын салбарт нийтдээ хичнээн жил. Гайлын салбарт нийтдээ 7 жил ажилласан байна. Тэгээ 7 жил ажилласан байна. Өмнө улсын хурл сонгогдохоос өмнө 4 жил баян үлгэд орон нутагт ажиллаад дараа нь улсын хурлд ажилласнаас хойш 3 жил ингэж зүтгэж явж байна да. Гайлын ерхий газар бол 2 дэд даргатай байгаа тийм ээ. Та бол одоо яг таны эрхлэх асуудлын өрөөнд одоо яг ямар асуудлууд нэ? 2 дэд дарганаас арай өөр ажил үүрэг хуваартай байх гэж байна л да. Тэ, ер нь бол яг би бол эдийн засгийн асуудал эрхэлж явдیں۔ Татварын талыг тэгтээ Гайл гэдэг нэг л айл, нэг л одоо зорилготой байгуулга учраас бид чи ер нь бол танаа манай хүрээний асуудал гэлтгүүгээр явчихд юм доо. Тэг үндсэндээ бол ажил өөрийн хуваарь бол ямар ч одоо ажилд бол оролцож явахаас өөр аргагүй ч байд юм. Ер нь бол Гайлын даргыг л одоо орлох юм үүрэгтэй байна уу? Тэг Гайлын даргын эзгүүд бол Гайлын даргыг орлно. Нөгөө төгөр бол одоо хариуцсан чиглэлээр Гайлын хил шалгалтыг зохион байгуулах, татвараа төвлөрүүлэх, татварын төлөвлөгөөг биелүүлэх, мөн гадаад худалдааны одоо хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж түүнтэй холбоотой асуудлыг боловсруулж засгийн газарт оруулж тийм ээ гэж одоо тоож одоо тоомшиг бас их ажил байд юм л да. Тэгээд ер нь Гайл маань одоо нэг л одоо юу гэдгийг муугинчтэй байсан өмнө бол хэдэн жилийн өмнө. За одоо өстой Гайл шиг болж өгөхгүй юм алга. Гайлчид шиг одоо муухай авлагч талга гайл тийм ээ. Шүүмжлэлийн хамгийн түрүүнд л одоо Гайл явдаг гэсэн. Одоо бол маш сайхан болцсон л яриад байгаа. Үнэн байна уу худлаа. Хүмүүс ярьж байгаа бол үнэн л юм байл гот. Ер нь бол зүгээр нэг альва яриач нэг хоосм оронс гардаг юм шүү дээ тийм ээ. Тэ хэрвээ муу гэвэл хүмүүс олон хүн ярьж ивэл цаана нэг шалтгаан байж л таараа. Ол сайн болцсон байна, гайгүй болж байгаа юм гэвэл бас л үндэслэл байж таараа тийм ээ. Энэ бол гайгүй. Нэг үеиг бодоход бол манай Гайлчд бас муу нэрнээс салж байгаа. За муу нэр нь чи яг вэ? Тэгээ муу нэр чи болоод нэг сүуд чин Гайлын бүрэлдэхүүнд одоогийн байлаараа 1100 Гайл хүнсэн байцаагт зүтгэж явж байгаа юм. Тэр хүмүүс бүгд одоо энэ төрлийн албанд олон жил зүтгэе, тэр хил дээр, тэр юун дээр одоо хээр тийм ээ. Зарим нь хөөгчүүд нь Улаанбаатар, зарим нь одоо ихнэр нь одоо энд өөрөө тэнд зарим эмхтэй Гайлчд бол нөхрөө гэр орон Улаанбаатар өөрөө бол тэр хаа баян үлгэд оронд ингээл ажиллаад явж байгаа бас төрийн төлөө бас зүтгэж явж байгаа тэм төрийн албан хаагчдал та. Нэг ганц нэг хүний одоо муугаас болж тэр бүхэлдээ тэр сайхан хамт олныг тэр сайхан одоо төрийн төлөө гэсэн сэтгэлээтэй ажиллаж байгаа тэр хүмүүс бүгд юм болоод байх боломжгүй л дээ. Зүгээр яг
Өөрөө чи асуусантай холбогдуулж ярихад бол нэг үеиг бодоход сая өнгөрсөн жил авилалтай тэмцэх газраас энэ гаргасан судалгаан дээр чи гайлын байгууллага үндсэндээ бол бас авилгын индекс нь бол нэлээд одоо бас одоо төрийн одоо ингээ хамгийн авилгалтай одоо ингээ одоо хил хаах үйл чим хүн зөрчилтэй байгууллагын эхний 10 гэдэг жагсаалтан дээр манай байгууллага ороогүй юм билээ шүү дээ. Энэ бол том амжилттай. Мэдээж улсын төсөвд одоо бас бага хэмжээний мөнгө оруулж байна. За нэг их 80 төгрөг гэдэг бол одоо бас улсын төсвийн баг 3.1 4.1 шоо мөнгө шүү дээ. Ийм их мөнгө оруулж байгаа хамт олонд бол одоо бас тодорхой хэмжээнд өөрсдийнх нь нийгмийн хангамжийн асуудал гэх юм уу шийдэгдсэн байдаг байх гэж одоо тань л та. За одоо манайхан ч одоо бусад төрийн албан хаагчдаас нэг илүүтэй гараад хангамжилсан зүйл бол байхгүй л дээ. Цалин бол үндэсний нэг л жишг. Уг нь ухтаа бол нэлээд одоо хангамж ялангуяа хил дээр ажиллаж байгаа гайлын улсын байцаагчид их харж үзмээр байна. Төр засгийн зүгээс одоо харьцангуй манай эдийн засаг бол энэ төрийн албан хаагчдаа бас цалингаараа харж үзэх, бусад хангамжаар харж үзэх боломж бол харьцангуй бүрдэж байгаа шүү дээ. Тийм учраас бол яг өөрөө чинь тавьж байгаа асуулт тавьж байгаадаа энэ чиглэлээр баярлж байна. Ягаад тэгэхээр энэ төрийн тусгай алба гэж энэ явж байгаа айлчид маань нэг нас зүтгээ насаараа нэг 50 60 хүрээд тэгэл үндсэндээ бол тэгэл хийсэн бизнес эргэлсэн зүйл хөрөмтсөн хөрөнгө байхгүй гэдэг төр гарч байгаа шүү дээ. Энэ бол хувь хүмүүсийн амьдрал нэлээд хүн дээр тусч байгаа юм л дээ. Зөвхөн гайл биш би гайлыг ялгаж салгаж яри гэж байгаа юм шиг. Ер нь бол хилийн зэрэгч одоо аримч гэсэн одоо одоохондоо төрийн нийт албан хаагчны тийм хүндрүүд байдаг л байх. Нийтлэг. Зүгээр энэ чиглэлээр манайх бол олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Байр орноор хангах ч юм уу тийм ээ аль болох харьцангуй гайл одоо хөгжүүлэх сан гайлчдын нийгмээс шийдвэрлэх сан гэж бий болгож засгийн газраас зөвшөөрүүлээд ингээд энэ дэр нэлээд арга хэмжээ хэрэгжүүлж явдаг юм л да. Ер нь хүмүүс ойлгоод юм л энэ гайлчин гэдэг чинь нэлээд бас ийм маш их олон төв хөрөнгө мөнгө хүмүүсийн гадаад хөлдөө мөнгөдүүд харьцаж байгаа шүү дээ. Ийм хүмүүс учраас бол бил бинчтэй ингээд зөх хэмжээний амьдрал шийдээ явцдаг гэж. Өөр чинь нэг зүйл хэлье. Манай Улаанбаатарын хотын гайл гэхэд нийт байцаагчдын 40% цалингийн зээлтэй гэж. Одоо надад байдаг судалгаагаар. Өөрөөр хэлбэл цалингаас нөгөө цалингийн хооронд зээл авч цалин хөрцөөгөө байгаа шин шүү дээ. Энийг бол одоо өөрөө гараад захын банкаас асуухад хэлж өгнө л дөө. Тийм учраас бол манайх нь яг нийгмээс шийдвэрлэх талдаа нэг мундаг болцсон зүйл бол одоохондоо хараахан ядч бидний бодсон сансын хэмжээгээр бол байхгүй л байна гэж. Гэхдээ бол энэ чиглэлээр бас арга хэмжээ авч явж байгаа юм л да. Сая их хурлаар одоо бас дөрөөс бомбын талаар баримтлах бодлого гэдэг юм баримтчиг ороод ирсэн. Ер нь бол хил дээр байдаг хэдлийн цэргэн, гайлын мэрэгжлийн хяналтын газар нь за гадаадын иргэн харьяатын ялбанч гэх юм уу тус тусдаа ингэж явчихдаг. Ямар нэгэн бодлого байдаг. Нэгдсэн удирдлага байдаг. Энэ бус оронд бол өөр байдаг. Бомбын дарга гэдэг байдаг ч гэх юм уу. Иймэрхүү байдлаар гişүүд хандаад тах шиг. Ийм олон байгууллагыг одоо ингэж нэг толгойтой болгож зангидчуд ер нь танд хэр зүг санагдаж байна. Үнэн. Энэ тал дээр улсын хурлын гишүүч сүүлийн мэдээ санаа тавьж байгаа. Тэгвэл бол энийг яг мэрэгжлийн хүмүүсийн саналыг зөв авч төрийн бол зөв тусах шаардлагатай. Явж эцсийн дүндээ хилээс орж гарч байгаа хөвхөн болон аж ахуй нэгжүүдээр хөнгөлттэйгээр асуудыг шийдэх ёстой. Энэ хүмүүсийн одоо хил дээр зогсдог багсах хэрэгтэй, хүн сурталт нь багсах хэрэгтэй. Тийм байханд бол асуудал шийдэх хэрэгтэй. Таны өрөөнд бас сонирхолтой гоё зургнууд ах шиг байна. Хоёлаа ойртож очиж байгаа ярил ямар вэ? За энэ ард бол мэдээж ерөнхийлөгчтэй авах болсон зураг. Сая Монгол улсын ерөнхийлөгч сонгуулиас ялаад тэгээ ард түмэнд аймагт ерөнхийлөгч энэ зургийг бол ялсны дараа тэр тэмдэглэлтүүд авах болсон зураг л да. Миний журмын найз нөгөө төгөр манай одоо намын дарга болсон би ч өөрөө баялаг юм намын дарга байлаа тэр чиглэлээр бас олон жил хамт ажилласан. Тэгээ энэ зургийг хүндэтгэхээр ингээ ажлын өрөөнд залсан. За энд бүр гоё зураг байна. Энэ хоёр ерөнхийлөгчөөс шагнал авч байгаа зураг байна. Мэдээж бодвол одон байх тийм ээ. Тэгээ энэ бас
2005 онд Алтан гац Хурлын гишүүн содон багтаа. их хурлын гишүүн багт Алтан гац содон авч ирсэн л да. Ер нь Алтан гац содон гэдэг чинь бас төрийн албан хаагч нарт бол одоо за нэг 20 жилээс дээш ажилласан бол бас нэг зарчмын хувьд бол бас нэг төрийн хэрэгч юм аа. Би бол зүгээр яг одон модныг зүгээд ахны хоббитэй биш л дээ. Тэгтээ төрийн албанд зүтгэж ийсэн гэж миний аав чинь жил юм бол насаараа төрд ажиллаад соён гэгээр үлчих хүн байсан да аймгийн анхны. Тэгээ Алтан гац содонтой байдیں۔ Тэгээ биенийг бол их бэлгшээд юм. Аав хаад гэсэн. Тэгээ яг аавыг авсан одог би явлаа гэд. Тэгээ тийм утгаараа энэ зургийг бүр ингээл өөртөө бүр дурсгалтайгаар л хадгалж байгаа юм. Та содоо авахта яг үндэснийхээ авцсан хүмүүсийг содон гоё харагдаж байна. Тэгэлгүй яг энэ чинь бас албан ёсны бас ач холбогдол өгж байгаа юм л да. Энэ доотлих таны цуглуулгуу бэлгийн сөвний нийт байна. Энэ бол яг би марк нэлээд цуглуулдаг. Гэхдээ энэ манай найзын бас миний марк цуглуулдаг мэдээд өгсөн бэлэг нь л да. Гэхдээ бас наадах чинь зарим маркууд бол голцсон манай одоо нутгийн онцлогийг харуулсан маркууд бас байж байгаа юм. Бүргэд ан барьж байгаа, энэ алтан уул байж байгаа. Энэ бас гоё сайхан маркууд байж байгаа. Ер нь бол хамгийн экологийн цэвэр одоо зугаалга туризм гэдэг чинь бүргэдийн ан л да. Хүн морьтой явж яхад Монгол хүн морьтой явж яхад ямар хиймэр сэргэдэг вэ тийм ээ тэр уул хадаар тэгээ дээр нь гартаа тийм сайхан одоо амтэн барьцсан тэгэл энэ бол гайхамшиг л да. Та өөрөө бүргдээр ан гэж үзсэн. Би ганцхан удаа гарч үзэж байсан. Тэгээ ер нь бол мартагдчихгүй сайхан сэтгэл төрөл. Ямар ан шүү? Бүргэд эрдэн бүргэчдийг дагаж нэг мороор шогшиж хөдийг хэр давж ийсэн л дээ. Тэрнээс миний бүргэд барих гэж юу байх вэ? Зүгээр дагаж нэг удаа шогшиж хөдийг хэр өвөл сайхан агаарт гарах явдал юм л да тэгээ. Энд бас шалдуу доторх шиг юм ээ. Хэрэгээ сэмаргажсэн. Манай гайлын одоо байгууллагуудын свинерүүд тэнд бол энэ Туркийн гайлынхан байна, Оросын гайл байна, энэ Казахстаны гайл өгсөн тэмдэг байна. Тэнд Хятадын гайл. Тэгээ гайлын одоо Орос дэлхийн гайлын байгууллага таможны братство гэж ярьдیں۔ Гайлын одоо ахын дүүс гэж. Энэ чинь дэлхийд гайл гэдэг чинь өөрөө ямар ч улс төрөөс хараад бус улс орныхоо төлөө байж төрийн тулгуур байдаг юм. Ямар ч орны гайл бол тухайн одоо төрийн бол өөрийнх нь бас нэг тулгуурн гэдэг утгаараа бол их содон мэргэжлийн улсууд байдаг л да. Тэгээ тэр мэргэжлээ их бахархдаг улсууд байдаг. Гайл одоо бас яг одоо ингээд төрийн албал доктортой мэргэжсэн байх хэрэгтэй гэж яриад байдаг шүү дээ тийм ээ. Тэр гайл одоо бас яг юм байх хэрэгтэй. Тэр тусмаа гайл их мэргэжсэн байх хэрэгтэй. Энэ бол маш бас нарийн мэргэжлэлтэй. Гадаад тулд энэ бараа судлаач байх хэрэгтэй. Эдийн засагч байх хэрэгтэй. Сайн хуульч байх хэрэгтэй. Энэ чинь бүх талын мэдлэгтэй хүн байх хэрэгтэй. Дээр нь гадаад одоо хэл олныг эзэмшсэн байх хэрэгтэй. Яг ийм олон шалгуур шаарддаг мэргэжил бол ховор штэ. Тийм ээ. Энэ наад сайхан нэг барааг барьж үзээд за энэ нэг ганц шилийг барьж үзээд энэ хурустаал байна уу? Эсвэл зүгээр энгийн шил байна уу тийм ээ? Ялгаж салгаж барааг тодорхойлж байж байгаа татвар ногдвол шүү дээ тийм ээ. Зүгээр нэг шилэн ингээ ваар орж ирвэл татвар нэг өөр. Тэр нэг хурустаал үнцэл тэр тис өөр шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо зүгээр нэг шилэн ваар гэж оруулж ирэх юм бол тэргүүрээ татвар хураах юм бол тэгэл улсын төсвийн татвараас зайлсхийх боломж олгож байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр маш өндөр одоо нарийн мэргэжлийн бар асуудлаач байх хэрэгтэй. Гайлчин хүн гэдэг чинь. Барааг таньж мэдэх ёстой. Зүгээр ингээ энэ давыг барьж үзээд ямар давуу вэ? Энэ ямар үнэтэй гэдгийг ялгаж салгаж мэддэг байх ёстой, тийм ээ? Мэдээж бүгдийн хүн бол мэдэж одоо чадах хэцүү л дээ. Манай гайлч тэр нь одоо таны тавиад байгаа тэр барааны чанар мэдгч байт юм уу? Хэл устай байх энэ шалгуурууд тэр нийцэж. Гэхдээ яг хөө ер нь туршлагатай гайлчд би. За ингээ богоон дор орж ирэх. За энэ хүн чинь ер нь бол гэмтэй хүн гэлбэлсэн гэдэг шиг энэ гэмтэй хүн байна уу, гэмгүй хүн байна гэдгийг наад сайхан ялгаж чаддаг туршлагатай гайлчд би л дээ. Залуу сайхан болсон хүчнүүд одоо сүүлийн их сайн орж иж байгаа юм. Хилтэй устаа гадаадуудад явсан улсууд бид хэлийн их чухалчилдیں۔ Яг гэвэл гайлч өөрөө хил дээр орж ирэх чинь Монгол улсын
нүүр царай юм тийм ээ. Ядаж нэг хамгийн түрүүнд гадаадын жуулч орж ихт нэг өөдөөс нэг айлчин хүн зүгээр инээгээд ингээ асуудал ярьж явах хуулиа тайлбар сууж байгаа. Энэ улс ч бас цивилизационны орн байна. Тийм ээ. Хүн тийм сэтгэл төрн шүү дээ тийм ээ. Өөдөөс нэг нөхөр загнаад авал тэр хүн юу гэж бодох вэ? Энэ ямар улсад би ороод ирвэ гэж бодно шүү тийм ээ. Гэх жишээний. Тиймээс өндөр бас харилцааны соёлд ер нь жоохон мэдлэгтэй юм утсан хүнд соёлтой л байдаг шүү дээ тийм ээ. Зарим төрийн байгууллага дээр яваад очихоор одоо газрын даргачид одоо баг үүдэндээ нарийн бичих суулгах шатсан л иймэрхүү бол харагдаад байдаг. Таны өрөөнд ч би баг үүдэн дээр нь одоо нарийн бичих туслах байдаг байх гэж бодсон. Тийм харагдахгүй байна. Шаардлага байхгүй. Би бол ярих юм ажууд байгаа хэлцтэй бүх юм ярьчих манай хэлсийн нөхдүүд байж байгаа юм. Тэгээд тэн чин нарийн бичих заавал нэг суугаад оромтоо бий болгоо шаардлага бол байхгүй л. Ер нь бол яг хүн өөрөө жоо хөдөлж явах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Хөдөлгөөн бол амьдрал гэж байгаа. Бид нар шингээ байнга ширээнд сууж байгаа. Яаж нэг гарч кофе уух дөөрэ гарч хөлөөрөө гарч давхиж очиод өөртөө кофе хийж уух хэрэгтэй шүү дээ юм шүү дээ. Тийм учраас бол нэг айхтай шаардлага нь бол байхгүй шүү дээ. Мэдээж ерөнхий газрын даргыг бол одоо сангийн сайд ч юм уу томилж байгаа. Дид дарга гэдэг. Шууд танаа дид дарга засгийн газрын хуралдаанаар болж улсын энэ засгийн газрын хуралдаанаар томилдیں۔ Хоёр дид даргыг энэ бас бусад агентлагын дид дарганаас бас ялгаатай шүү. Жирэмс сайд засгийн газрын гишүүн сайд нь бусад агентлагын дид дарга томилж байгаа шүү дээ. Гайлын ерөнхий газрын дид даргыг одоо засгийн газар томилдог тийм гайлын тухай хуулинд тийм бүр хуультай. Энүүгээр бас сонирхолтойнууд ах шүү. Ажил албаны юмнууд байна уу одоо бас зүгээр өрнөц кодын номнууд өтер. Энэ чинь бол манай ажил албатай чиглэл үүрэгтэй холбоотой хавцснууд л да. Хажууд нь манай статистикийн өдөр тутмын мэдээ байж байгаа. Гайл ерөнхий газрын. За энэ Хонконгийн гайлын тухай танилцуулга байж байгаа. За энэ яг хоёрдоо миний одоо өрөөнд дөр сугалсан номнууд. Би энэ номнуудаа голцоо гэртээ зөөчгдөг л да.